Амрыг ирээ. Өнөөдөр цагдаагийн газраас гэмтэрээр зөрчилдөж уртсан зэрэг тухай хууль заасан иргэний эрх өргөн хэм хэмжээний хүрээнд мэдээлэл гэсэн юм аа. Сүүлийн үед иргэдээс өөр авлагатай холбоотой болно. Урд нь ингээд хоорондын маргаанаас үүдэлтэй уурлаж өгөх асуудлынхаа талаар ингээд захин орчинд нийтэлж мэдээлэхтэй. Бусдын юм гэмтэрээр зөрчил өдөө хатгсан шинжтэй эсвэл нийтийн хэв журмыг хажуудуулсан шинжтэй тийм зүйлийг ярьж одоо буруу үг үйлдэлээр тухайн одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа юм асуудал гарч байна. Энийг болохоор тухайн гэмтэрээр зөрчилөөс урдсан зэрэг тухай хууль дээр иргэний үүргээ зохицуулж өгөөд иргэний үүрэг дээр өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр алдар хүндэт хүндэлтэй байна. Альва асуудлын талаар одоо яриа хийхдээ ч юм уу илэрхийлэхдээ бусдыг гэмтэрээр зөрчил өдөө хатгах шинжтэй байдлаа гэж хийж болохгүй талаар зохицуулсан байдаг. Тэр энэ иргэний үүргийг хэрэгжүүлэхгүйгээр шууд захим зүйлж яана гэдэг өөр үзэл бодлыг хаамаагүй илэрхийлж ёс бус үг хэллэг ашиглаж байгаа нь бас иргэний өөрөө буруутгаж болцсохгүй тийм өсөл байдлуудыг үүсгэж байгаа. Мөн тухайн одоо тэр ёс зүйгүй ч юм уу эсвэл хэм хэмжээ зөрчсөн үг үйл ашигласны мэдээллийг нь насан туршаагүй иргэдээс бага насны хүүхдээс хараад буруу үлгэрэл дуурайлаа авах нийгэмд одоо буруу тийм одоо үйл ажиллагаа ингээд сэтэлж төрөх тийм эрсдэлтэй байгаа учраас иргэдийг одоо өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр хүнд алдар хүндэт хүндэлтэй хандаж мэдээлэл нийтэлж байгааг уриалж байна.